Хүүхд дурах хүсэл маань тодорхой хугацаанд оргилон төрөөд 5-аас одоо 10 минутанд ч юм арих хүүхд дурах хүсэл маш хүчтэй оргилж төрөөд тэгээд буцаад байхгүй болчдөг. Уун гэсэн уун уухгүй бол уухгүй тийм л өгдөг. Хүмүүс одоо ингээл уухгүй гэж ахтанстаа уу чи гэл ингээл хүчээр манайхан ч би нэг шахна. Янз бүрийн үгээр хэлнэ. Тэгээ басна, ёжлно, чон махнаас гаруу гихчээр чи яац эзэн бол. Эмчилгээ хийлгэсэн архинаас гарах эмчилгээ хийлгэсэн одоо би арх амсч болохгүй болцсон гэд хэлээд тахтал шахаад байна гэж байгаа шүү дээ. Зүгээр шүү дээ. Зөв наад эмчилгээ гэж юу ээ тийм ч гэдэг юм. Иймэрхүү хүмүүс биш дээ. Тухайн хүний эрүүл мэндээр бүр дэнчин тавьчихсан. Одоо эмчилгээ хийлгэсэн хүн бол амь насны заалттай хийлгэж байгаа шүү. Тэгж ах чинь тэр хүнийг бол одоо өгсөн ч явах гэж байгаа юм шиг те шахаж уулгадаг хүмүүс байна. Уух сэтлгүй байгаа хүнийг хүчээр төрүүлж агаад уулгачаад тухайн хүний эрүүл мэндэд ч юм уу ар гэр бүлтэн ч юм уу ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион асуудал үүсгэхэд тухайн архир шахсан хүн дээр одоо эрүүгийн хариуцлага хүлээдэг болцсон манай хууль хэрэгжээ явж байгаа. Тийм учраас хүмүүс бол энэ ямаа бас мэдчих хэвээр хүнийг архиар шахах ёсгүй юм байна гэдгийг бүгдээ ойлгох хэвээр хин нэгэн тэр хүнийг хүрээдэр хамт уяал гэж урайлан дуудахгүй бол архи ухах дурах хүсэл маань тодорхой хугацаанд оргилон төрөөд 5-аас одоо 10 минутанд ч юм архи ухах дурах хүсэл маш хүчтэй оргилж төрөөд тэгээд буцаад байхгүй болчдөг. Архи ухах дурах хүслийг төрж байгаа яг тэр эд хөдөлж байгаа тэр үед нь тухайн хүн бол бас тэр дураа яаж дарах уу? Тэр дурандаа хөтлөгдөд уухгүй байхын тулд яах уу гэдгийг дандаа мэрэгжлийн бас эмч нараас болон зөвлөгөө аваад амьдрал дээр хэрэгжүүлээд